Дөрөвсөн үүднэр дөнөө үхрийн өвөр хуг үлдэж байна. Гурван үхрийг доромжилсан нийгмийн сүлжээний илэглэгч дөнөө үхрээс уучлалт гуйханж инүүхэнд болчихжээ. Цагаагаар шөндөө 50 юм шүргэж өдөртөө 30 юм шахаж байна. Ёстол хүний өмсгүү гарууд хүүтэнд жаахан зогсоход хүний мөстөө болчихдог. Цэвдэг сэтгэлтэй тулдаал цагаагарын өндөрлийг давж байгаа гэсэн хошигнол илэглэлч гэлээ энэ их хөвлийн хүүтэнд оноод хилчсэн хилцэж болоод байна. За гэхдээ иргэд хамгийн гол нь дулаан уцлаж дотор тамиртал байхгүй бол дөнөө үхрийн үүднэр осгож дөрвөн мөчөө тайруулах тохиолдол ихсчгээд байгаа юм байна. Нэг үгээр цагаагаар огцом хүүдэрч гэлсэнтэй холбоотойгоор осгож хөлдсөн иргэд гэмтлийн имлэгийг зүглэх нь ихсжээ. Хүлээн авахлын эрчим дэмжлэгээний тасгийн ачаал 2-3 дахин нэмэгдэж 30-аас 40% нь шууд хагалгааны орон дээр хэвтдэг болчихсон байна. Иргэд хэвчлэн гар хөл чихээ хөлдөөсөн байдалтай ирж байгаа бол шалтгааныг мөнөөх арх согтууруулах хундаа эзлэж байна. За ямар ч тач иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмчнэрийн хувьд өдөртөө 7-8 төрлийн хагалгаа төлөвлөж хийж байгааг нь. Сүүлийн үед бол одоо маш их ихсэж байна. Ялангуяа энэ хүүдэрч байгаа холбоотойгоор бол хөлдөх, согтуугаар явж байгаа хөлдөх, хөл гараа хөлдөх тийм ээ. Осгох тийм тохиолдлууд бол маш их ихссэн. Түрүү оныхыг та харьцуулж үзвэл нэлээд ихссэн байна. Ялангуяа энэ сүүлийн 1 сард гинт их зочир хүүдэрч байгаа холбоотой хөлдөлт тосголт энэ төр бол ер нь 2-3 дахин их ихсчээд байна. Одоо өдөрт дунджаар бол бараг 60-70 хүн осгол хөлтөлтөд ирж үзүүлж байна. Тэгээд 20 орчим хүн нь бол ерөөсөө тасаг твтэж хэмжлүүлж байна гэсэн үг. 60-70 хүн гэж маар 3-1 шахуу эмнэлэг твтэж хэмжлүүлж байна гэсэн үг. Хөлтөлтөд хувьд ихэнх нь ерөөсөө согтуу явж байгаа хөл гар чих энэ нэлээ их хөлтөж ирж байна да. Ухаан зэрэгээс хамаарат эмнэлэгт хэвдэхгүй нь бол үнэлээд дээр ирэмблэн англиад ерөнхийдөө тасаг руу шилжүүлж байгаа. За манайд одоо гэхэд тасагт эрчим дэмжлэгээний тасагт гэхэд төлөнгийн нөхөн сэргийлэх мэдээллийн эрчим дэмжлэгээний тасагт гэхэд одоо 2 осголттой хүн байна. За өчигдрийн байдлаар 2 осголттой хүн эрчим дэмжлэгээний тасагаас шилжүүлээд энгийн тасагт дэмжлэгдэж байна. За манай тасагт гэх юм бол одоогоор 3 осголттой хүн эрчим дэмжлэгээний тасагт 2 осголттой хүн дэмжлэгээ хийдэг байж байна. За хөлдөлт бол маш их байна. Ялангуяа 4 мөчний хөлдөлт 2 мөч хамгийн багадаа 2 мөчний хөлдөлт их байна. За манайхаас ихэд өчигдрийн байдлаар ихэд одоо 2 гараа тайруулах, 2 хөлөө тайруулах гэсэн хагалгаа 2 орж ийн амбутац гэж ярьдаг. Хөл тайруулах хагалгаа гэсэн үг шүү дээ. За өнөөдөр ихэд одоо нэг хагалгаа төлөвлөгөөнд орсон. Одоо хагалгаанд ороход бэлдээд үж байна. Хөлдөлтөөс үүдэлтэй шүү дээ. Энэ нь бол маш их явагддаг. Одоо тайруулна гэсэн. За зүгээр өвчлөлтөд авах төлөвлөлтөөс үүдэлтэй өвчлөлт одоо авах хагалгаанууд бол маш их орж байгаа. Ер нь бол маш их өдөрт бол хамгийн багадаа 7-8 хагалгаа төлөвлөгдөж орж байгаа. Насны хувьд бол осгол хөлдөлтөө бол дандаа ер нь бол насанд хүрэгчтэй. Ялангуяа эмэгтэйчүүдээс сүүлийн үед айгүй их осголтууд их байна. Энэ одоо нөгөө бас бага хэмжээний арх уусантай холбоотойгоор тэгээд хүүтнээс эрс чангасантай холбоотойгоор эмэгтэйчүүдийн осголт бол ер нь 6 хүний 4 эмэгтэй байх жишээтэй байна. Цагаагаар хүүтэрч эхэлсэн өнгөрсөн оны 12 дугаар сарын үдлэхэд 23 хүн осгож хөлдсөн байсныг 6 нь хэвтлийн эмчлүүлжээ. Хүүхэд болон хөгшчүүд хамгийн ихээр хүүтний хохирогч болж байсан бол хүүсийн байдал эрэгтэй 22, эмэгтэй 1 гэж судлагдж байсан юм. Харин 1 дугаар сарын сүүлээр бүрч цочир хүүтэрч байгаа үед эмэгтэйчүүд болон эд хийж бүтэх насныхан хөлдөж осгосон байдалтай хүргэгдэн ирэх нь ихссэн байгаа юм. За тиймээс аль болох арх согтууруулахундаа хэтрүүлгийг хэрэглэхгүй байхыг эмч мэрэгжилтнүүд онцгойлон анхааруулж байна. Нэг өдрийн зугаа цэнгэлэн нэг насны зовлонч болж мэдэх тийм л цагаагарын эрсдэлтэй цаг үе ирчихсэн байна. Нөгөөтэйгөр иргэд хөдөө орон нутаг хоол замд гарах гэж байгаа бол биеийн болон техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайдар хангаж явахыг сануулж байна. Аймагуудаар салхины эрч бүрч чангарч 4-9 хүүтнэр дөнөө үхрийн өвөр хуг үлдгөөс гадна 4 мөчөө тайруулах иргэд гэмтлийн эмнэлгийг их чиглэж байгаа гэж байна. Мэдээг амар уйсгалаа.